Басан манай өнөөдөр мчсээр энэ яг эхний дэрэн тэ 700 юм байна. Ингээд төвчлүүд. Эцэнтэй Химбэ? Уялдо. Би байна. Танаа бизнес дампуурсан гэлөө. Новш төрцөн юу хийж яваан бэ? Гүрний дор унтах гээё. Ах минь дээ. Та ер нь яах гэж юм тэр дараа өргөж авсан юм бэ? Имжлүүлэх гэж өөрийнхөө оршуулгын хадгаламжаа хүртэл хоосолсон. Тэгэхэд миний охин бол өөр. Дөнгөцийнхэн тэр хүн баяны Наншуу групп захирлаар орсон шүү дээ. Би гэдэг хүн охиныхаа буйнаар жаргаж явнаа. Тэгсэн шүү дээ. Өнөө оройн хамаатны уулзалтаар миний тушаал дэвснийг тэмдэглэн гэсэн. Та хоёр ирээрэй л дээ. Тэгэл дээ очихгүй шалтгаан юу байгаа юм? Би өнөө орой заавал очин за. Шүчи. Аав нь бүтэлгүй толгой юм. Энэ олон жил болоход төрсөн аав ээжийг олж өгч чадсангүй. Зүгээр дээ аава. Юу болоод байна? Юу вэ? Газар хөдлөлтөө. Газар хөдлөлтөө. Кайс бол хамгийн үр дүнтэй хэрэглэн бил шүү. Кайс миний би тас захиулсан. Би ямар юу захиулсан бэ гэвэл улааны захиулсан, цэнхрийг захиулсан. Тэгээд цагааныг захиулж үзсэн. Улаан 3 төрөлтэй байж магадгүй шүү зөө. Нэг улаан тэр нэг ийм савтай юм цагаан зөө. Нөгөөдг нь бол хосуудын баярын Валентины юу байдаг. Тэгээд бас Монголд харна гэдэг зөө. Хятадаас аваарэ. Лайк сабот араарай. Би нэг гай бас яна. Зөө. Химбэ? Энэ бол Жан хотын хамгийн том групп болох Наншуу группын тууцын дарга тэргүүн баян Сүү Наншуу. Бас чиний төрсөн ээж. Миний? Ах минь. Ээж нь ингэж чамайгаа олох гэж. Ээж ээ. Аав нь ашаа гарчихсан яваа. Эцэнтний ямрыг айлтгая. Тэргүүн баян. Эцэнтэй таны онгоц билээ. Явъя. Охинтойгоо уулзъя. Эцэнтэй сайн яваарай. Миний охин бид ирчихлээ. Ахын амрыг айлтгая. Энэ аялал жуулчлалын газар уу? Тасалбар нь үнэтэй бах та. Үгүй дээ. Энэ чиний гэр. Миний гэрээ. Ах минь, та шичиг минь олон жил сайхан уулзсан. Би танд өчүүхэн бэлтлээ. Өчүүхэн гэсэн чинь юу вэ? Шичи. Өнөө орой чи хамаатнуудын уулзалтаа гэсэн. Кэнси Улаанбаатарын Сүжээгийн алдартай хатгамлын зургтай хайрцагтайг аваад ир. Бас энэ даашинцыг өмсөөрэй. Кэнси багс. Баярлалаа ээж. Энэ кэнси. Өнөө орой би доромжлуулсны хайрыг заавал авна да. Ингээд шичи ах хоёр ягаад ирэхгүй байна? Гуйлах чинь болцсон явж байна лээ. Энд ирэх нүргүй байгаа л да. Уучлаарай уял ихчээ. Таны гонсойлгох нь дээ. Хөөе, шичиг хараач ямар ганган юм бэ? Хөөх. За, энэ танарт авч ирсэн бэлэг. Хайрцаг Сүжээгийн алдарт хатгамлын зургтай Кэнси Улаанбаатар. Сүжээгийн хатгам бол бид бас соёлын өвчтэй. Зураг нь ямар гоё юмсэг юм бэ? Их юмсэг бас хэнцэр тансаг. Багцсан ч бас шинжлэгдсэн багц штэ. Эгчнэр минь хэлгсэн өвчлөө арьс сулралт хадалтыг бүгдийг шийднэ гэж байгаа. Шичигийн бэлэг үнэхээр тансаг юм аа. Баян юм шиг жүжиглэж байх шүү. Хүү энэ даашинс чинь гардын ангараан нэртэй бидтэй. Алтан мөнгө уцаар хатавсан Сүжээгийн уран хатгамалтай загвар. Энэ загварын үн бүр 100 саяас давж байсан удаатай. 100 сая. 100 сая? Манай Наншуу группын тасаг зэрэглэлийн загвар байхгүй юу? Ганцхан ширхэг байгаа. Энэ хоёр авч яаж дийлэхвдээ хуурамч нь байлгүй. Тэгвэл миний энэ даашинс жинхэнэ байвал яах вэ? Жинхэнэ байвал би сүгдэж байгаа дуушлалтгүй юм. Энэ бол манай группын APP. Уншуулаад жинхэнэ хуурамчийг таньчихдаг юм. Аль уншуул?
Жинхэнэ байна гэж юу? Жинхэнэ юм гэж юу? Үгүй байлгүй дээ. Инхи чи сайн юм биш үү? Үхэлэгч. Та одоо миний өмнө сүгдэж болно. Заалаа. Хэрвээ би Наншуу группийн захирал байгааг бол чамд хуурдагдах байсан байх л да. За чи хар. Тайлбар нь юм байна. Энэ даашинцыг манай группийн тууцын дарга тусгаалan хадгалдаг гэнэ. Шил чи яаж энийг хулгайлсан? Яаж надад бэлгэлсэн? Яасан? Чам шиг өнчиг хөвгдөд юуных нь яаж байдгийг? Арай үг хэлээ мэдэж яраарай. Энэ хүн чинь Жан хотын тэргүүн баян Наншуу группийн эзэн мөн байх шүү. Ийм том хүн яагаад энд ирсэн байна? Тууцын дарга та яагаад? Арай тийм ээ. Чи чи миний олон жил хайсан төрсөн охин минь. Юу гинэ? Тууцын дарга миний буруу. Чи одооноос манай салбарын харж агсаалтанд орлоо. Миний охин алив тайвшир. Чи мартаа юу? Нөхөр чинь лууд ордны эзэн Жаншуугийн дор ажилладаг. Тэр хүн бидний маш том артал. Би яг одоо уцаар яриад тэрний тусламж хүсэтгэхээ. Юу гэнэ? Ам тамжигдаж яригддаг бүх дэлхийг иргэшээдэг лууд ордны эзэн гэж юу? Тэр хүн баян хүртэл тэрний өмнө бүхийдэг гэсэн. Лууд ордны эзний туслахыг бид барахгүй. Явъя хэрэггүй. Энэ дэлхий дээр чамаа гомдох хүн байх ёсгүй. Би зүудлээгүй гэж үдээ. Лууд ордны эзэн ирлээ гэж юу? Нөхөр минь аргагүй нөлөөтэй юм аа. Ийм том хүн хүртэл бид хоёрын төлөө хүрээд ирлээ. Шээч энэ аавч нь. Аава. Тий. Юу гэнэ? Лууд ордны эзэн аавч нь юм уу? Танай гэр бүл манай охиныг дээрлэх нь гинэ. Та нар энд нэр нүргүү боллоо доо. Аваад гар. Шээч. Эзэнтэй бид нарын буруу өршөг очтой. Тэгэхээр миний ээж тэргүүн баян. Миний аав лууд ордны эзэн юм уу? Тийм ээ. Зааглуулаа guys. Миний төлхөөрийг хараагүй биз? Тэр аваа ээжээ миний төлхөөрийг хараагүй биз? Тэр яах вэ? Хар та. Энэ ягаан төлхөө. Би аваа ээжээ зогсоогоод байгаа. За guys. Би ингээд надад хэмгчээ асахгүй миний аваа ээжээ миний төлхөөрийг хараагүй биз? Тэр яах вэ? Хар та. Энэ ягаан төлхөөр таалагдж байна уу? Масерати. Гоёо. Чи алтан төлхөөрийг харал да. Rolls Royce. Гоёо. Минийгийг сонгоо. ядуу Олчлоо. Надад бол харин хоонцэр төлхөр таалагддаг. Цахилгаан дугуй. Сайхан штэ. Консультанд явлаа баяр та. Сайн уу жам менежер. Охин өнөөдөр танад ангийнхантайгаа уулзна гинэ. Сайхан үйлчлээд өгөөрэй. Тэргүүн баяны охин улбар шар Hermes брендийн хүрэмтэй. Сайн ажиллаарай. Сайт руу үйлчлээд гаргана шүү. Жашилчи. Лили, чи яг сургуульд байсан шиг сулбар хэвээрээ шив. Миний брендийн хувцас ямар үнэтэй байлээ дээ. Намайг уучлаарай Лили. Ерөөсөө чи миний энийг өмсчихөө. Харвас юм тоо хувцас байна. За яах вэ? Чамтай цагаа өрөөд чи яах вэ? Улбар шар хүрэм. Тэргүүн баяны охин байна. Лили тэргүүн баяны охин гэсэн шүү дээ. Лили тэргүүн баяны охин гэж. Та нар андуураад энэ тэр. Эрхэм таны амрыг айлдгая. За би уг нь хэлэхгүй гэж бодсон. Та нарт нэгэд мэдэгдчихлээ. Би нуугаад яах вэ тийм ээ? Би тэргүүн баяны охин. Ямар худалч юм бэ? Чамайг яаж цаашлах чинь харъя л да. Энэ бол тэргүүн баяны охинд бэлдсэн манай VIP өрөө. Ингэж тансаглах гэж Лилич нэр хүндтэй юм аа. Тэгэлгүй яах юм бэ? Ингээд та нар уцтуулаа гаргаад зураг аваач. Намайг байгаагүй бол та нар ийм тансаг газар орж ирч чадахгүй байсан шүү дээ. Энд дэ зэрэглэх юм аа. Харин нэг хүний ярианаас болоод зэрэглэл нь унаад байна. Жан шичээ. Битээ атгахад чи сая цахилгаан дугуугаар ирж харагдан лээ. Намайг тэргүүн баяны охин гэхээр сэтгэл чинь тавгүйтэд байна уу? Гэхдээ чамд нэг юм хэлчихье. Чи сэтгэл санаагаа сайн барьдаг болох хэрэгтэй. Яагаад гэвэл чи нэг насаараа ядуу явах болохоор. Тэгвэл Лили чи яаж жаргадаг яри л да. Найзуудаа яриад өгөл дөө. Чамайг ангаалах л байх л да. Аав ээж хоёр юндийн хороололд надад нэг байр авч өгсөн. Үнэн 50 сая юан. Тийм үү Лили? Тэгвэл мэдээгээр гарсан тэр байр яагаад бамфу хороололд юм болоо? Яагаад хороолын нэрээ андуурдаг байна? Лили, чамд бэлгэлсэн нь үнэн юм уу? Арай худлаа яриад байгаа юм биш үсттэй. Би тэргүүн баяны охин. Надад зөндөө байр байгаа. Яаж бүгдийг санах юм? Чи мэдээ үздэг юм уу? Маргааш ээж надад зориулж тансаг машины үзэсгэлэн гаргана. Би чам шиг цахилгаан машин ундаггүй л дээ. Машины үзэсгэлэн. Тэгвэл маргааш бид нэр очиж нүдэ нээж болно үсттэй. Болно штэ. баян чиний Би тэгвэл ядуу гуйлах чинь чиний нүдийг нээгээд өгье.
Байна уу? Ханя, чи тэр үзэсгэлэнт ажиллана үсттэй. Надад хэдэн билет олоод өг. Аваа ээжээ, үзэсгэлэн гаргаж байгаагаа надад хэлэхгүй яасан юм бэ? Чи машин ерөөсөө сонирхгүй байсан шүү дээ. Би дуулсаа. Нэг хүн чиний оронд тэнд жүжиглээд байсан гэлөө. Зүгээрээ, маргааш үзэсгэлэн дээр би тэрний ганц сайхан хашраагаад өгөхөө мэдээ. За тэгвэл хурдлаа. Кенси Улаанбагцаа нүүрэндээ төрөх. Ээж минь намайг сайн ойлгох юм аа. Шинжлэгдсэн Кенсийн Улаанбагц. Кенсийнхний судалж гаргасан цикл пептидийг найрлаганд нь нэмснээр өвчлийг бүдгөрүүлж арьсыг сайн чангална. Миний арьс шууд чангарч байгаа үсттэй. Шүн нойргүй хонож амттай эцээр угаад харуулсан арьсыг минь сайн сэргээдэг юм. Би та нарт юм хэлээ зөө. Иргэдэж эмэгтэйж байсан ч гоо сайханд анхаарах хэрэгтэй. Ягаад гэвэл чимэг эмэгтэй хүн тоохгүй шүү дээ. Царайлаг биетэй байж эмэгтэй хүн чамд сонирхно. Энэ шиг яг энэ хүн шиг ийм царайлаг тэр хүнээс Кенс Ским Монголиа гэдэг тэр ингээд фэйсбүүкээс ингээд хайгаад үзтээ. Та нар тэгээд энэ бол амар үр дүнтэй юм бэл. Би тэгт та нарт царайг харуулмаар байна. Царайг харуулах юм бол та надад дурлана. За баяртай. Ямар зөөлөн цагаан болсон байна гэж хардаа. Кенси бүтээгдэхүүн баглаа болдооч маш их анхаардаг. Хайрын баярт зориулж гаргасан Сүжөө хатгамлын зурагтай хайрцаг нь урлагийн бүтээл. Миний чамд бэлдсэн үндэсний Энэ нэрнгс над байдсан шүү. Тэгээд дууссан болохоос тавуулаа бүгдэр дууссан. Ягаад дууссан гэж. Тав бейсин бүгднийг дууссан. Өөр багц нь бейсин тэрийг бас дууссан. Цэнхэр багц цагаан багц хоёр бэдэ. гэлдээ яг зөгцсөн. Ямар гоё дэжээ. Маргааш би тэр бэлгийн өдгөө хүмүүст харуулнаа. Үндэсний стилээр гоёж болдгийг. Лили чи гоё харагдаж байна. Шинээр авсан хувцас. Хүй тэр ши чи юу? Хөөх. Үндэсний хувцаараа гоёж. Сайхан харагдаж байна. Үнэхээр гоё юм аа. Жан ши чи. Чи ингэж гангалж ирээд надтай зориуд тэрсэлдээд байгаа маа да. Чи тэрхүүн баяны охин юм бол энд байгаа машинууд бүгд чинийх гэсэн үг. Нэгийг л хөдөлгөж чадвал намайг давчих юм биш үү дээ. Тийштэй Лили, бүгдээрээ унаад салхинд гарыг. Тэгэлтэй энэ спорт машин давгүй байна. Тэрхүүн баяны ганц охин унаад гарахад хин ч юу ч хэлэхгүй үсттэй. Мэдээчтэй. Одоо энийг Чи миний нөхөр юм бол тэр машиныг надад түр өгөөд. Энэ дэлхий цөөхөн хэгцэн завхар штэ. 50 сая үнэтэй. Энэ машиныг сэвтвэл хоёлаа төлж дийлэхгүй. Надад хамаагүй. Тэрийг унуулахгүй бол би чамаас сална. За ганцхан удаа шүү. Мав. ийм машиныг мэдээ. Жан шичээ. Чи намайг эвгүй байдалд оруулах гэлөө. Ичиж өгөхтэй. Яагаад асахгүй байна? Чи өөрөө л эвгүй байдалд орлоо доо. Эдийн шиг тансаг зэрэглэлийн машинууд төлхөөр нь эзнийхээ хурууны хэрэг таньдаг юм штэ. Хөөх. Яагаад ингэдэг байна? Чи ойлгоогүй л байна уу? Би бол тэрхүүн баяны охин. Бидний худлаа төлхөөр нь левдрээс. Одоохон. Тэгвэл чи тэрхүүн баяны охин юм биш үү? Шичи. Миний буруу. Намайг өршөөгөөрөө. Зүгээр. Энийг чамд. Үгүй л үгүй ийм хүнийг бүр шагнаж байгаа юм уу? Шичи, намайг яач вэ гэж мэдсэн юм аа. Өмгөөлөгч юм мэдэрдлээ. За жоохон уулзъя. Би ангийн хайгаад. За guys би дараагийн Шичи, ээж нь чамд сурвалж юуг нь хийх мартчих. Өндөр технологи боловсрол. За Шичи, ээж нь чамд сурвалж тудамтай нөхөр олсон. Юу гэнэ? Нэртэй сургууль төгссөн группийн ерөнхийлөгч. Бас их царайлаг. Таалагдж байна уу? Нэртэй сургууль төгссөн гинэ. Миний насны хань биш үү дээ. Яхав сайхан төрсөн юм. Гэхдээ би компанид н ороод тэрний ямар хүнийг таньж мэднэ. Эхний алхам тэрний компанид н орно. Бас ирлээ.
Босоо би танд хоол хийж авчирсан. Тушаал буруулаа. Над илүү юм санаарсан туслах хэрэггүй. Босоо хэвлийн бах хурал эхэллээ. Танд туслах яг одоо хэрэгтэй. Хөөе. Юу? Миний туслах бол Би юу та? сарын цалин 50,000. Шууд ажилдаа орлоо. Яадаг шавар вэ? Яста чамайг да гайгүй. Чанд туслахаа. Хэдэн эмэгтэй цүнх сонгоод хооч. Өөр хүүхэнд цүнх авна гинэ. Харингуутаа энэ гэрэлтийг шууд болиулъя. Эдгээр тажгүй юм. Хөөе, манайх бол тансаг брендийн дэлгүүр. Чам шиг хямдхан хувцастай хүн бол зах руу явсан дээр. Хэд өдөр шүдэ угаагаагүй юм бэ? Өмхийн амтаа гэдэг нь үйлчлүүлэх чаан гэж мэдэхгүй юу? Баян хүнс миний хаанда. Хөдөөний амтын минь хурдангаар. Хөөе чи. Миний хүний хөөн гинэ. Жобосоо та ирэхээс өмнө хэлчихгүй дээ. Би таныг үүднээсээ угтаж авах байлаа штэ. Танаа дэлгүүрийнхэн чинь гадна төрхөөр нь хүнийг ялгуурладаг юм уу? Жобосыг жилд манад хэдэн 10 саяын орлогыг оруулдгийг мэдэхгүй юу? Чамайг халлаа. Юм аваад хурдхан зайлж үз. Чи. Энэ хоёр цүнхийг чи сая хараад байсан уу? Тооцоо. За тэгээ. Одоо хаа. Энийг тэргүүн баяны охинд авсан юм. Гэрлэлтээс татгалзъя гэж хэлэх гээд бэлэг охин зүг биз дээ. Гэрлэлтээс татгалцгаа. Тэр охин таалагцсан үнтэйгээ суух хэрэгтэй. Аав ээжээрээ мэдүүлэх ёсгүй. Энэ залуу зөв бодолтой юм байна. Энийг чамд авсан. Миний туслах хүмүүст дор тарагдах ёсгүй. Энэ хаяа салбартаагийн төлөө мөнгө өрчөж байх шиг. Энэ муугийн зайлууландаа гайгүй. Ийм багт. Чиний олсон хөтлөгч гэдсэн гүйлгээд явчихлаа. Яагаад тэр вэ? Чиний бэлдсэн хэвлийн бах хурал баларлаа да. Чи хорлсон байх нэ? Чи халагтаа хүлээгээд байж бай да. Нэг хөтлөгчл үсттэй. Би өөрөө хийчихнэ. Чи өөрийгөө хардаа. Тайзан дээр гарч алиалагч хийх нь үү? Харж л бай. Би чамд алиалагч гэж юу гэдгийг харуулнаа яах вэ? Одоо би яана? Надад солих хувцас байхгүй штэ. Би чамд аваад ирсэн штэ. Чи эднүсийг яагаад надад өгч байгаа юм? Өнөөдөр хайрын баяр болохоор тэр. Хөөе, яагаад эхлэхгүй вэ? Нүгэ алиалагч чинь гарч ирэхээс айсан байх та. Энэ алиалагч чинь яахаараа? Сайн байцгаана уу? Би бол энэ хэвлийн бах хурлын хөтлөгч Жан Шичээ. Одоо би та бүхэнд Kens брендийн limited edition-ыг танилцуулна. Чамайг чадлаа да. Захиалагчаа гонсоолгоод яах чинь харъя л да. Кенсийн хайрын баярт зориулж гаргасан Сүжоо хатгамлын зурагтай бэлгийн хайрцаг бүхий limited edition. Сүжоогийн хатгам бол өчиг бүхэндээ дорны гар урлын гайхамшиг түгээдэг бол Kens брэнд орчин үеийн технологийн үр дүнгээр таны хайр сэтгэлийг илэрхийлж өгнө. Сав баглаа бодлон гоёмсог бас судлан гаргасан цикл пептидэ нэмж арсыг маш сайн чангалдаг болсон. Мөн үрчлээтэй зөөлнөөр тэмцэн. Дотоодын брэнд Kens болон Сүжоогийн хатгамал хоёр хамтдаа та бүхэнд өөртөө итгэх итгэлийг өгч таалалт тань бүрэн эзэх болно. Чи мундаг байлаа. Тэр мэдээч штэ. Жан чи ямар явуулгатай юм бэ? Боссыг тэгээд гэж худлаа дүрээр орсон байх нэ? Явуулгатай хүн чи юм шүү. Намайг чадахгүй юу? Чи барахгүй л дээ. Чи Ажлын хүний хорлно гинэ. Чамайг халлаа. үеийн өрчин нэрлээ дээ. Чи битгий баярл. Босс, тэр хүн баяны ганц охинтой сүй тавьчихсан л да. Би тэр шүүг цуцлахаар шийдээд байгаа л да. Тэгээд бас эхлээд сайн болсон хүн нь би. Хөөх ямар гоё юм бэ? Сэтгэлээ илчилж эхлээ. Би тэр хүн баянд хэлсэн юм чинь охинтой амьшиг хайртай хүнтэй. Та хоёр ч суурлээ дээ. Тэр хүн баян ирлээ. Хатагтай. Энэ Жан Шичээ охины тань хормыг балалсан хүн. Энийг хашаагаад өг. Энийг барь. Зөв. Энэ мөг барь. Намайг тавиач. Буруу хүнээ бариад дэжтэй Жан Шичээ энэ штэ. Охины минь хормыг чи баллах гээд байна. Жан Шичээ бол миний охин. Юу гинэ? Надад аваад яв. Хөөе, хүлээ. Баяртай алиалагч аа. Миний буруу. Шичээ. Чи миний сүй төсгүй юм уу? Миний охин.
шалгалтанд чинь тэнцсэн биз дээ. Тийм ээ. Ийм амарсан хайр дурлал ийм амарсан. За guys өнөөдөр би нөөцс болоод Та хоёр надад бас ямар үнэтэй бэлэг бэлдсэн бол доо. тавьсан да. Та хоёр надад бас ямар үнэтэй бэлэг бэлдсэн. Жон хоол явуул. Эрх хүнд. Та хоёр надад бас ямар үнэтэй бэлэг бэлдсэн бол доо. Юу вэ? Ийм үгэн жижиг бараа юм уу? Энэ хаш зүйлт бол Нашуу группийн эзний тэмдэг байгаа юм. Энэнтэй байхад чи Жан хотын эдийн засгийн судсыг бүхлээр нь артгана. Энэ алтан байц. Лууд ордны эзний байцгаа юм. Энтэй байхад чи бүх дэлхийг захирч бүгд чамд бүх хийх болно. Дэлхийг гартаа хатгаж байгаа юм шиг санагдчихлаа. Гэнэт айдас төрөөд явчихлаа. Эзэнтэй. Хадагтай. Ван группийн ерөнхийлөгч та хоёрыг маргааш цайлганд ирэхийг өрсөн. Үнэн дээр хагас жил гуйж байна л да. Шичи. Одоо чи Жан хотын тэргүүн баян Лууд ордны эзэн. Энэ боломжийг ашиглаад тэр цайлганд өөрийгөө хүмүүст танилцуул. Тэгээ. Хааны тэдмэг зүй гэвэл хааны ачааг үүр гэдэг. Энэ удаа тэргүүн баян эрхээс гадна Лууд ордны эзэн эрхийг зөвшөөрсөн. Чи ч үнэхээр нөлөөтэй хүү юм аа. Жан Шичи, чи мөн үү? Манай ангийн хүүхэд энэ баячуудын хороолоо штэ. Нийтийн унаа явдгүй. Чи алхаж ирээ юу? Ахаа унаж ирсэн. Дараа чамайг уннаа. Чи төрсөн эцэг их олсон гэлөө. Ядуу гуйлахчны эцэг их бас л ядуу байлгүй. Харин би баян нөхөртэй болсон штэ. Бид хоёр Ферраригаар ирсэн. Rolls-Royce-ийн дараа ордог машин шүү дээ. Хавха та цүнхээ мартчих. Rolls-Royce удаа. Жан Шичи, чи мөн айхтар хүнээ. Мөнгөтэй өвгөнтэй наалтчихаа юу? Тийм дээ. Чам шиг хинч тоохгүй хүүхэнд хөгшин өвгөн л олдоо байлгүй. Аха. Охиноо хүмүүжүүлэлдээ. Яаж яриад байгаа юм бэ? Хин чи миний нөхөр. Хөгшин өвгөн олцсон хүн нь чи юм биш үү? Бид хоёр цайлганд оролцох гэж ирсэн юм. Тэргүүн баян Лууд ордны эзэн хоёр хоёулаа ирнэ. Бидний тэр хоёрын дургуй хүргээд өглөө эрт дуудчихараа да. Харчээл да. Хин нь өглөө эрт дуудах бол? Кэсийн улаан багцын хайрын баярт зориулсан тусгай багц. Зохион байгуулагч нь мэдрэмжтэй юм аа. Надад тавь. Чи үнэхээр өөрийгөө мэдэхгүй хүн юм аа. Ийм газар хүртэл дураараа загнаад наадах чинь энэ цайлгын хайрын баярт зориулсан бэлэг. Энэнтэй хүн л авах ёстой. Намайг уучлаарай. Надад хоёр байгаа. Чи ямар сүрхий юм бэ Жан Шичи? Хоёр өвгөнтэй зэрэг налаад авчээ дээ. Ядуу станаар дээшээ гарахын тулд юу ч хийх юм аа да. Би дээшээ гарах хэрэггүй. Би угаасаа тэр байгаа хүн л дээ. Би ядуу хүнтэй яриад чи яах вэ? Чи зүгээр л очих явтай газар руугаа яв. Хоёр том зочин удахгүй ирэх гэж байна. Тэгээ. Би тэгвэл яг одоо байх ёстой газартаа байгаадах юм. Энэ хүүхэн хэм бэ? Ягаад тэнд суучих вэ? Жан Шичи хурдан анаасаа бос. Наад чинь энэ цайлгын гол зочны суудлага байгаа юм. Жан хотын хамгийн эрхэм хүндтэй хүн наан чинь суух ёстой. Би ягаад хамгийн эрхэм хүндтэй хүн биш гэж? Галзуур хаяв чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Жан хотын тэргүүн баян уу? Тийм штэ. Тийм үү? Ятуу явсаар байгаа солиорцсон юм биш үү? Хамгаалагч та энэ галзуу хүүхнийг хурдан эндээс чирч гарга. Намайг мэдэхгүй юу? Тэгвэл энийг чи мэдэх байлгүй дээ. Тэр хүн баяны зүйлт байна. Тэр хүн баян мөн байна. Тэр хүн баяа өршөөгөөрэ яасан сохор золиг вэ чи? Ягаад байгаа юм? Намайг яагаад алгатаад байгаа юм бэ? Энэ тэргүүн баян байлаа гэд яадгийн? Лууд ордны эзэн ирээгүй байна. Энэ суудалд энэ суух ёсгүй. Тэр хүн энэ суудалд суух бүрэн эрхтэй хүн. Мэдвөө? Хэрв тийм бол би босч болохгүй юм байна. Яагаад гэвэл энэ суудал надад яг таарсан суудал юм байна. Чи тэгвэл өөрийгөө бас Лууд ордны эзэн гихгээ юу? Чүе босс ирлээ. Хараад үү. Энэ тавчин яг манай Монголын дийл. Guys. Энэ баг манай Монголын ийм яадаг ийм юу гэдэг сарвчтай ийм малгай байдаг та. Одоо чи баларчтэй Жан Шичи. Лууд ордны эзний туслах Жуе ирчлээ. Лууд ордны эзэн биш гэдэг чинь яг одоо мэдэгдэх нь дээ. Жуе гэж чи юм уу? Аматад Жуетэй яаж ярьж байгаа чинь энэ үү? Жуе. Жан Шичи өөрийгөө Лууд ордны эзэн гэлээ.
Та энэ хүнийг таних уу? Би урд нь харж байгаагүй юм байна. Зөрөгтэй юм би. Жүжиглж байсан байх шүү. Чи баригдвуу? Чи баян байгаад яах юм? Лууд ордны эзэн болж жүжиглж явж өглөө өөртөө дуудчихлаа да. Явцгаа. Тэрнийг бариад ир. Намайг танихгүй юу? Тэгвэл энийг таньж байна уу? Энэ байж лууд ордны эзнийг төлөөлнө. Эзэнтний амрыг алдахыг. Алив сүгдөөч. Хой. Би луугийн хаан биш шүү дээ. Зайлшгүй бүгдээрээ босцоо бүгдээрээ бас. Хой, та хоёр болсогд. Чихүүдэс хүрчлээ. Танаа компанийг дампууруулна да. За дараагийн юуг нь олгох юм. Энэ төгсгөлийн юм биш байх. Найзуудаа. За ингээд би жоохон ингээд яагаад ингээд дуусгаад тэгээд энийг эдитлээд яатна за баяртай. Ингээд Чи яли бэлдээрээ бүгдээрээ бафтд очиж өдрийн хоол идэ. Нөгөө ганц хоол нь гэхэд аймаар үнэтэй бафт дуудаа. Тийм ээ. Хүмүүс чамтай хоол идэхийн тулд тэнд үн хаялцсан. Надтай хоол идэх гээд хин ч ирэхгүй байлгүй дээ. Чи тэргүүн баяны өв залгамжлагч. Хүмүүс чамтай танилцахыг хүсэж байгаа. Яагаад гэвэл манайхтай ойр дотн болвол тэдний амьдрал шийдэгдэх юм чинь. За тэгвэл би явлаа. Ямар хүмүүс надтай хоол идэхийг харъя. Хараа, битгий оцроорой. Өнөөдөр хоёулаа тэргүүн баяны охинтой хамт хооллох эрхийг заавал авна шүү. Бид хоёрын амьдрал өнөөдрөөс шалтгаална гэж мэд. Ой, хөөрхнөө. Халуухан биетэй юм бэ. Дахиад харуулж нь хориулчих юм шүү. Ингэж хангалсан чинь над чиг баян залууг өргөх зорилготой биз дээ. За, үнэ хэлчих. Гахаан тагалцгаа татаж үз. Битгий андуурчин дүүрээд байгаарай. Битүү чанагч нь 2 цаг чанаа томоотой болгочих шүү. Жанши чи. Үеэлд үү юу? Яагаад миний нөхрийг зодод зөхиод байгаа? Энэ гахаан нөхөр чинь юм уу? Чи өсөглөн байсан юм уу? Энд чи эхлээд надад талцсан шүү дээ. Манай нөхрүүдээ чи наалдах гэж оролдоо байлгүй. Манай жүү мөнгөний хэдэн саяар нь олдог хүн. Чам шиг ядуу амтан манай нөхөр санаархаал үз. Би санаарсан биз дээ. Лунжан группийн хүндэл танаа нөхөр их таалагдах байх. Яагаад тэрв? Гахаан тагалцгаар алдартай шүү дээ. Миний анхаарлыг татах гээд ядаад байх юм. Миний эмэгтэй талдна гинэ. Босс, Ита группийн ерөнхийлөгч мөн биз дээ. Энэ хүүхэн таны юу юм бэ? Миний эхнэр л дээ. Би юм сайхан нөхөртэй байж чамайг тоох уу да? Уучлаарай жоо босс. Би энэ хүүхний эхнэр чинь гэж мэдсэнгүй. Ита групп танахтай хамтрахаа боллоо. Дампуурхаа хүлээж бай. Ото хоёлаа яана. Зүгээр хайна. Хоёулаа тэргүүн баяны охинтой хоол идэх хэрхийг авч чадвал тэргүүн баянтай танилцах боломжтой болно. Тэр үед манай амьдрал шууд дээшлэнэ. Одоо ингээд дуудлага худалдааны оргил мөчөрлөө. Тэргүүн баяны охинтой оройн зоог барих эрх. Эхлэх хүн 1 сая юан. Эхэллээ. Тэргүүн баянтай танилцсан гэсэн үг. Амьдрал шууд шийдэгдэн дээ. 500 мянга. 500 мянга? 2 сая юан. 3 сая юан. Би ийм үнэтэй хүн юм уу? 3 сая 1. Өргөөч. 3 сая 2. 10 сая. Хөх 10 сая. Энэ авто яах вэ? 30 сая. 30 сая. Зээл хийж угаачвал энэ эрхийг худалдаж аваад тэрхүү баянтай танилцах ёстой. 40 сая. 40 сая гэсэн үү? 40 сая гинү. 80 сая. 80 сая. Ханя. Одоо болио. Ялагдаж болохгүй. 100 сая. Энэ хадагтай 100 саяын үн хэллээ. За би боллоо. 100 сая 1, 100 сая 2. Яллаа. За бүгдээр алга ташиж энэ хадагтад баяр хүргэе. Жанши чи одоо хайгаа үз. Намайг тэрхүүн баянтай танилцахаар чи уйлаад намайг гуйх байлгүй. Чамайг л өрөвдөж байна. Та хоёр сүүлчийн удаага сайн хоол идэхэндээ. Мо ярва. Та хоёр хажуугийн зоогийн газар ороод хүлээж бай. Тэрхүүн баяны охин удахгүй ирэх болно. Намайг тэрхүүн баяны охин гэж мэдээд тэр хоёр яах болоо? Шичи. Кенси улаан багцаараа арьсаа сайн арчлаа. Хөөх, шинжилсэн багц нь байна. Чи миний ийм л халамжтай. Би чамайг Кенсиг анх гарснаас эхэлж хэрэглэснийг мэднэ. Чи бас хайрын баяр зориулж гаргасан багцтан дуртай. Тэгээд би олноор наваа чамд хадгалсан. Намайг сайн ойлгох юм аа. Энэ шинэ багц үнэхээр сайн л да. Цикл 50-тэй болохоор
Миний арьс урдынхаас ээж чангарч татагдсан. Ээж бас хэрэглэх дуртай. Арьсны сулрал, харлалт, хөвшрөлтийн эсрэг тэмцдэг гэдэг юм. Явцгаая. Жүжиг удахгүй эхэллээ. Ханя, удахгүй хаягла тэргүүн баяны охинтой танилцах нь. Хоол ирлээ. Тэргүүн баяны охин та хоёр зориул захиалсан хоол дуустал нь идэх ёстой шүү. Тэгэлгүй яах вэ? Энэ одоо юу вэ? Гахаан тарих. Тэргүүн баяны охин ямар санаатай юм бэ? Сайн уу? Та хоёрын тархинд сайн хоол юм биш үү? Жаншичи. Энэ бол бидний 100 саяар худалдаж авсан үнэтэй боломж. Та хоёртой хуваалцна гэж битгий горд. Хүмүүсээ энэ хоёр хүнийг одоохон хөөж гарга. Яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Хурдан чирээд гарга. Энэ хоолны цагийг битгий өрөөд торгуулийн дээлх үү? Та хоёр дуудлага худалдаанд оролцохдоо зургийг хараагүй мүү? Алло? Чичин. Таны амгалан гайлтгий. Тийм ээ мөн. Тэрхүү баяны охин юм уу? Би хоёрын 100 сая тэгвэл Салхинд хийсчлээ. Чи али бэлдээрээ бүгдээрээ бафтд очиж өдрийн хоол идэ. Нөгөө За өнөөдөр мөчлөгийг ингэж дуусгая. Бай бай.